Зуны халуун шөнө нь унтахаар өвчтөе өрөөнийхөө цонх хаалгыг хаагаад цахилгаан сэзээ залгаад унтвал маргааш өглөө нь амьд орондоо сэрэхгүй байх магадлалтай гэвэл та итгэх үү? Дэлхийн ихэнх орны хүмүүсийн хувьд энэ нь огт доор үндэслэлгүй нийтэмтэй яриа мэт санагдана. Гэвч техникийн асар өндөр хөгжилтэй Samsung, Hyundai зэрэг дэлхийн технологийн гигантуудыг бүтээсэн өмнөд Солонгос улсад энэ нь тоглоом биш юм. Энэ бол сүүлийн 50 гаруй жилийн турш ард иргэдийнхэн тархинд гүн бат суусан цагдаа, эмнэлэг, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь хүртэл аль биесээр анхааруулдаг байсан сэнсний үхэл хэмээх аимшигт феномен юм. Яагаад орчин үеийн боловсралтай өндөр технологитой нийгэм ийм шинжлэх ухааны үндэслэлгүй айдас хагас 100 жилийн турш итгэсээр ирвэ? Энэхүү айдсын цаана ер нь юу байсан бэ? Нийгмийн дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээлэл, засгийн газрын суртал ухуулга эсвэл хүний сэтгэц дэх айдас уу? Сэнсний үхэл гэдэг нь битүү орчинд хаалга цонхонд бүрэн хаалттай өрөөнд цахилгаан сэнсийг шууд өөр лүгээ харуулan шөнийн турш асааж унтвал тухайн хүн амьсгал хураадаг гэсэн итгэл үнэмшил юм. Солонгосчуудын дунд байдаг энэхүү айдсыг тайлбарладаг үндс нь 4 онол байдаг юм байна. Эхнийх нь гипотерми буюу биеийн дулаан аюултай хэмжээнд хүртэл буурах. Сэнсэн шөнийн турш хүний бие рүү тасралтгүй салхи үлээснээр биеийн дулааныг дааруулж биеийн температур 35 градусаас доош буухад хүргэдэг. Бие даарахад доторх эрхтнүүд ажиллагаагүй болж улмаар зүрх зогсон үхэлд хүргэдэг гэж тайлбарладаг байна. Хоёрдугаарт асфикси буюу хүчил төрөгчийн дутагдал, бөхчимдэл. Сэнсний эргэлдэж буй өрөөнд дэх агаарын молекулуудыг зөсөж вакуум орчин үүсгэдэг. Эсвэл өрөөнд дэх хүчил төрөгчийг задалж нүүрс төрөгчийн диоксид болгон хувиргадаг гэх онол. Улмаар унтаж байгаа хүн амьсгалах хүчил төрөгчгүй болж бөхчимдэн амиа алддаг байна. За 3 дугаарх нь нүүрс төрөгчийн дутуу эслийн хордлого. Зарим хүмүүс цахилгаан сэнсний мотор ажиллаж байхдаа хортой хий нүүрс төрөгчийн дутуу эсэл ялгаруулдаг бөгөөд битүү өрөөнд энэ хий дэгдэн унтаж байгаа хүнийг хордуулдаг гэж итгэдэг байв. За 4 дугаарх нь гипервентиляц буюу амьсгалын замын задрал. Сэнс нь хүний нүрэлөө шууд салхи үлээснээр амьсгалахад бэрхшээл үүсгэж унталтын үеийн амьсгалын замыг хааж агаар уушгинд хүрэх боломжгүй болгодог гэх яриа. Ийм 4 онол байд юм байна. Гэхдээ шинжлэх ухааны практикт сэнсний үхэлтийн ойлголт огт байдаггүй. Энэ нь шинжлэх ухааны үндслээр бүрэн хязгаарддаг. Шинжлэх ухааны сөрөг фактууд нь гэвэл 1-дүгээрт сэнс агаар хүргэдэггүй, зөвхөн хөдлөгдөг. 2-дугаарт сэнс агаарын химийн бүтцийг өөрчилж хүчил төрөгчийг устгах боломжгүй. 3-дугаарт радиатор эсвэл цахилгаан мотор нь угаарын хий ялгаруулдаггүй байгаа юм. Биеийн температур ба сэнсний тухайд сэнс нь агаарыг хүргэдэггүй, зөвхөн агаарыг эргэлдүүлж хүний арьсан дээрх хөлсийг ууршуулах замаар хүргэх мэдрэмж өгдөг байна. Залуу, эрүүл хүн биеийн дулаанаа тохируулах механизм нь сэнсний салхинд гипотермид орох хэмжээнд хизээж буурахгүй. Өөрөөр хэлбэл хүн хэд даарвал тархи автоматар даарч байгааг мэдэрч сэрэх учиртай байдаг байна. За мөн агаарын бүтэц болон вакуум орчны тухай гэх юм бол орон сууцны энгийн сэсэнд агаарын молекулыг устгах эсвэл хүчил төрөгчийг нүүрс төрөгч болгох ямар ч физикийн боломжгүй байдаг. Хаалга цонх хаалттай байсан ч энгийн өрөөнд агаар нэвтрэх бичил завсар, зайд завсар заавал байдаг тул вакуум орчин хизээж үүсэхгүй. За энэ төрөгдөл хаанаас үүсв? Нийт нийгмээр ийм төрөгдөлд орсон түүхэн баримтыг авч үзэх юм бол 1920-с 1970 оны хооронд очдог байна. За Жосон Илбоба анхны мэдээллүүдийн үе 1920-с 1930-ад оны үед буюу Солонгос улс Японыг колончлол байх үед Япон технологи болох цахилгаан сэнс анх Солонгос айлуудад нэвтэрч эхэлжээ. Тухайн үеийн сонингуудад шинэ технологи болох цахилгаан сэнс нь дотор агуулах, толгой эргүүлэх, мөн зарим тохиолдолд амьсгал боогдуулах аюултай гэх мэдээллүүд гарч байв. 1970-ад оны эрчим хүчний хямрал ба Пакчонхигийн засгийн газрын үед хамгийн алдартай бөгөөд бодит байдалд ойрхон онол нь 1970-ад оны өмнөд Солонгосын эдийн засгийн үетэй холбогддог байна. Тухайн үед ерөнхийлөгч Пакчонхигийн захиргаа улс орноо эрчимтэй үйлдвэржүүлж байсан бөгөөд улс даяар цахилгаан эрчим хүчний асар том хомсдол үүссэн байв. Засгийн газар иргэдэг шөнийн цагаар цахилгаан хэрэгсэл, ялангуяа шинээр тренд болж байсан цахилгаан сэнсийг хэд их ашиглахаас сэргийлэх шаардлагатай болсон байна.
Иймээс засгийн газрын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр шөнө битүү өрөөнд сэнс асааж унтвал хөх аюултай гэсэн суртал ухуулгыг санаатаагаар айдас болгон тархаасан гэж олон төвчид үздэг. Энэ нь эрчим хүч хэмнэх төрийн далд бодлого байсан байх талтай байгаа юм. Энэхүү айдас нь зөвөр ойлгогдохын оронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр улам баталгаажаар иржээ. 1980-аас 2000-аад он хүртэл Солонгосын томоохон өдөр тутмын сонингууд телевизийн мэдээгээр зуны улирал болохоор л дараах төрлийн мэдээллүүд ар араасаа хөвөрдөг байв. Энэ ч онд 50 настай эрэгтэй битүү өрөөндөө сэнсээ асааж унтаад нас баржээ. Эмч нар анхааруулж байна. Зуны халуун сэнсээ таймер дээр нь тохируулж унтахгүй бол амиа алдах эрсдэлтэй гэх мэт. Цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн шинжээчид нас барсан шалтгааныг нарийн тогтоож чадахгүй эсвэл зүрхний согог, архины хорлого, залуужиж буй цус харуул зэргээс болсон байхад тухайн өрөөнд нь сэнс асаалттай байх юм бол сэнсний үхэл гэж хэрэг бүртгэлтэй дүгнэн бичдэг байжээ. Бүр 2006 онд Солонгосын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агентлагаас албан ёсны аюулгүй анхааруулга гаргаж байв. Уг анхааруулгад битүү өрөөнд сэнс болон анхааржуулагчийг тасралтгүй ажилуулах нь хүчил төрөгч багасах болон гипотерми үүсгэж амьд хүрэх аюултай гэж дурдсан байдаг. Энэ нь төрийн байгууллага нь өөрөө энэхүү мифийг хамгаалж байсны том баримт байгаа юм. Сэнстэй өрөөнд нас барсан хүмүүсийн бодит шалтгаан нь ердөө л дараах зүйлс байдаг байв. Үүнд зүрхний шигдээс ба харуулт. Настай эсвэл зүрхний өвчтөй хүмүүс зуны хит халуунд унтаж байхдаа зүрхний ачааллаас болж нас барах явдал. Мөн алкоголын хордлого ба хит халалт. Солонгосын архины соёл маш гүнзгий. Хит их согтууруулах ундаа хэрэгэлсэн хүн халуун өрөөнд унтахад биеийн шингэний дутагдалд орж халууны цохилтонд ордог. Гэвч өрөөнд сэнс эргэж байсанд бол арьс нь хөрсөн мэт санагдаж гэр бүлийнхэн нь сэнснээс болж өглөө гэж андууран ойлгодог байна. Мөн унтах үеийн апноэ амьсгал тасалдах хамшинж байгаа юм. Энэхүү айдас нь зөвхөн хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөө зогсохгүй Солонгосын ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд шууд стандарт болон туссан байдаг юм байна. Нэгдүгээр заавал байх таймер. Солонгост үйлдвэрлэгддэг болон зардаг бүх цахилгаан сэнсүүд заавал 1-2-4 цагийн автомат унтраагчтай байдаг. Бусад орнд сэнсийг тасралтгүй асаах төвчлөөр голдог бол Солонгост таймер тохируулаагүй бол сэнс тодорхой хугацааны дараа унтрахаар програмчлагдсан байдаг юм шүү. За мөн хоёрдугаар сэнсний шинэ технологийн маркетинг. Сүүлийн үеийн сэнснүүд дээр байгалийн салхи, sleep mode гэх мэт унтаж байхад хүнд хор хөнөөлгүй аажим салхилах гормууд бий болсон нь энэхүү айдас зориулсан маркетингийн тактик байгаа юм. Өнөөдөр Z үеийн залуус интернет, олон улсын мэдээллийн сүлжээ хөгжсөн үед сэнсний үхлийн далд айдас шууд батлагдах нь багассан. Солонгосын залуучуудын яриаг аав ээжүүдийн ярьдаг худал хуурмаг цуу яриа эсвэл меме болгон шоолж ярих нь олонтой болжээ. Гэсэн хэдий ч одоо хүртэл зарим ахмад наснууд болон гэр бүлүүд зуны халуунд сэнсээ асааж унтахдаа хаалга заавал ялмгүй нээлттэй үлдээх эсвэл заавал таймер тохируулах туршилтаа хэвээр байна. Сэнсний үхлийн түүх бол шинжлэх ухаан ба нийгмийн психологи, засгийн газрын суртал ухуулга, хэвлэл мэдээллийн хөөсөргөл нийлээд хэрхэн бүхэл бүтэн үндэсний далд тухамсарт хийрхэл бий болгож чаддгийг нэгэн аимшигтай бөгөөд сонирхолтой жишээ болон үлдсэн байгаа юм. За өнөөдрийн бичлэг таалагдсан бол та суугт бичлэгт маань лайктаар суугтаа subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.